Сайн байцгаана уу? Шинэхэн Шаарн Орос мастер Должин Сүрэн байна. Атоми гэмэх нэгэн нэрийн дор өнөөдрийн танхимд хуран цугласан Атоми компанийн эрхэм хүндтэй гишүүд, хэрэглэгчид, багийн хамт олон Атоми компани Монгол дахь салбарын захирал, ажилтнууд та бүхэндээ өнөөдрийн энэ тэмдэглэлт сайхан өдрийн мэндийг хүргье. Өөрийнхөө амжилтыг хуваалцаж өнөөдрийн талархлын үгээ хэлэн зогсож байгаа өөртөө болон багийн хамт олондоо туйлыг талархаж байна. Атомигийн амжилтын системээр дамжуулан өөрийнхөө хүсэл, зорилго, мөрөөдлийг биелүүлэхийн тулд шантралгүй, тууштай, өвөхгүй, хичээл зүтгэлтэй зүтгэсний үр дүнд өнөөдөр Шаарн Орос мастер цолыг авсан байна. Амжилт гэдэг бол миний хувьд ойлгосноор зөвхөн санхүүгийн асуудлаа шийдэх биш юм. Амжилт гэдэг бол миний үзэл бодол, философийн хувьд бол эрүүл мэндийн хувьд ч, гоо сайхны хувьд ч, цаг хугацааны хувьд ч, санхүүгийн хувьд ч бүх зүйлийг нэг дор шийдэхийг амжилт гэж үздэг. Энэ бол тэмцэртэй амжилт. Тийм ээ, Атомитай би учирснаас хойш энэ бүх амжилтыг нэгэн зэрэг авч явж байгаа. Дийлэн хүмүүс бол амжилтыг зөвхөн санхүүгийн асуудлаа шийдэх гэж үздэг. Миний хувьд бол энэ үзэл баримтлал, энэ философи минь Атоми компанийн маркетингт салшгүй шингээстэй байсан учраас Атомид эргэлт буцалтгүйгээр ажиллахаар шийдсэн юм аа. За тэгээд одоо энэ цаг хугацаа өнгөрсний дараа хоёр л зүйлийг хэлмээр санагдчихэ. Өнөөдөр мэдээллийн 90-100-д ямар ч суугаас, ямар ч байдлаар мэдээллийг олж авах энэ 90 цаг үед амьдарч байгаа үед өнөөдөр энэ танхимд хэн нэгний урилгаар, спонсорынхаа урилгаар Атоми гэж юу юм бэ гэж ойлгох гэж сууж байгаа болвол та маш гоё гэрэлт зам дээр ирж зогссон байгаа шүү. Урагшлах юм бол таныг үнэхээр гоё ирээдүй, тэнцвэртэй ирээдүй хүлээж байгаа шүү гэж хэлмээр байна. Хоёрдугаарт Атомиг нэгэн тэглээд Атомигийн талаар зөндөө ойлголттой болцсон байгаа ч шантрах гээд байна уу? Дундаас нь орхих гээд байна уу? Болдох ч юм уу? Би чадахгүй юм шиг байна гэж бодож байгаа болвол танд хизээж дахиж ийм тансаг чанартай бүтээгдэхүүнтэй, дээрээс нь үнэхээр зөв маркетингтай, дээрээс нь тэнцвэртэй амжилттай ийм компанийн ирээдүй амар олдохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Тийм учраас шантрах гээд байвал тэнцвэртэй амжилтаа эргээд нэг санаараа үргэлж битгий шантраараа уухгүй хөдөлмөрлөөрөө гэж хэлмээр байна. За ингээд эцэст нь та өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө 3 жил тэсэрээ, харин үгүй бол та хэн нэгний мөрөөдөл хүслийг биелүүлэхийн тулд 30 жил ажиллах хэрэгтэй болно шүү. За ингээд эцэст нь бидний амжилтыг үргэлж бүтээлцэж байдаг Атоми компанийн Монгол дахь салбарын захирал, ажилтнууд, мөн багийн хамт олондоо мөн Атомиг их нэгэн зорилгын доор тийм ээ хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж байгаа нийт Атоми компанийн Монгол дахь гишүүдтэй өөртөө хүсдэг амжилтыг, өөртөө хүсдэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа та нартай.